Эх нуруудын хотгоор Хүрэн Бэлчээр орчим Алтай хангай Хөвсгөлийн уулархаг нутаг Хараа Ерөө голын хөндөөгөөр хасах 17-аас хасах 25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас бахтай ингэр хэвэр газраар хасах 5-аас хасах 9 градус, бусад нутгаар хасах 8-аас хасах 17 градус хүртэл хүтэн хонжээ. Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх өдөр шөнөөс 1-ээс 10 градусаар дулаарч, Увснуур болон Дархтын хотгоор Завхан голын их Эдэртэс голын хөндөөгөөр хасах 37-аас хасах 44 градус, Алтай хангай Хөвсгөлийн уулархаг нутаг Хүрэн Бэлчээр орчим Орхон Сэлэнг Хараа Ерөө Туул Тэрэлж голын хөндөөгөөр хасах 27-аас хасах 38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Тал хээрийн нутгаар хасах 16-аас хасах 21 градус, бусад нутгаар хасах 21-ээс хасах 28 градус хүртэл хүтэн хонжээ. Харин Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн шөнө цас ороогүй тогтун, салхи баруун өмнөөс секундэд 2-оос 7 м, өдөртөө хасах 13-аас хасах 15 м градус метр л гэж авч байна. За дахиад авчи тэ энэ өргөжлөл явж байлаа шүү дээ. Өнөө өглөөний 8 цагийн цаг уурын өртөө харуулын талбай хэмжилтээр Баяуулгийн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Өвөр хангай, Булган Сэлэнгийн нутаг, Баян хонгор, Хинтийн хойд хэсэг, Дорн говь, Дорнод, Сүхбаатарын зүүн хэсэг, Төв аймгийн баруун хэсгээр говь Алтай ар хангайн зарим газараа 1-ээс 20 см зузаан цасан бүрхүүл тогтсноос хамгийн зузаан нь Увс аймгийн зүүн говь суманд 20 см, Балчин суманд 18 см, Баруун Туруунд 16 см, Хэргас суманд 15 см, Хөвсгөлийн хатгалд 15 см, Улаан уулд 14 см цасан бүрхүүл тогтож хонжээ. Өчигдөр шөнө баруун аймагуудын нутгаар өмнөх өдрөөс 1-ээс 9 градус